Санаа хөгтөд өнөөдөр та электроникийнхаа сэдв доторх логик үйлдэлүүдийг өмнөх хичээлдээр унтраалгаар зүйлсэн багш нь тийм ээ. Байнгын унтраалгаар ажилладаг хэлхээ маань үйлс гүйцэтгэхэд төвөгтэй байдаг. Ийм учраас хагас дамжуулагч хэлхээ ашигладаг. За тэгвэл ийм хагас дамжуулагч хэлхээний үндсэн элементүүдийг логик гейт гэж нэрлэдэг. За энд жишээлбэл end gate гэсэн үг. Энэ бол OR gate гэсэн үг. Энэ бол XOR gate гэсэн үг. За энд хэрчигч машин ажилтан хоёр төвчлөөр дээр зэрэг дарсан байна. За тэгэхээр ихэнх зүсэгч хэрчигч машинууд нь хүний аюулгүй байдлыг хангахын тулд хоёр гараараа төвчлөөрөө зэрэг дарж байхаар зохион байгуулдаг. Тэгэхээр энэ удирдлагын төвчлөөр дээр нь end гэдэг логик хэлэхээр ашиглагдсан гэсэн. За энэ жишээлбэл хулгайчаас хамгаалах тохиоллын систем. Энэ тохиоллын системийг маш анхаараарай. Энэ бол энэ ингээд холбоотой байж байгаа. Байнгын ерөнхий унтраал гэсэн. Ерөнхий унтраал нь холбоотой байж байгаа үед за жишээлбэл хаалгыг нээх гэвэл энэ маань шууд холбогдно гэсэн. Тэнгүүд хэлхээ битүүрээр хонх дуурна. За эсвэл цонхыг нээх гэвэл энэ хоёр нь холбогдоогүй ч гэсэн цонх нэгдэх үеэр энэ унтраалга холбогдно гэсэн үг. Залгагдана гэсэн үг. За эсвэл өөр нэг цонх хэлье гэж байна. Тэгвэл өөр нэг цонх нээх үед энэ унтраалга залгагдана гэсэн. За ингэж хэлхээ битүүрч хонх дуурч одоо тохиолдол өгдөг байна. Өмнөх сэдвүүдийн логик үйлдэлүүд дээр бид нар одоо ямар тэмдэглэл хэрэгжилж авах юм бэ гэхээр за end үйлдэлийн таних тэмдэг мэднэ тийм ээ. За тэгвэл end тэмдэг ашиглаж болдог. Мөн энэ тэмдгийг ашиглаж болдог. А бид нар цаашдаа бол энэ үчиг тэмдгийг ашиглаж байна. За тэгвэл энийг хараад бид нар end логик үйлдэл хийж байна гэж үзэн шүү. За OR үйлдэлийн маань таних тэмдэг байна. За энд ямар тэмдэгнүүд ашигладаг вэ гэвэл ийм тэмдэгнүүд ашигладаг байна. За тэгвэл цаашдаа бид нар нэмэх тэмдэг ашиглана. Логик OR үйлдэл дээр нэмэх тэмдэг ашиглаж бичлээ нэ. За not үйлдэл. За not үйлдэл бол дээрээ нэг зураастай бол нэг үгүйсгэсэн гэсэн үг. Хоёр зураастай бол хоёр үгүйсгэсэн гэсэн үг шүү. Not үйлдэлийг бол дээрээ зураастайгаар ойлгоно. За XOR үйлдэл. XOR үйлдэл нь болохоор ийм хоёр янзын тэмдэглэгээ байдаг. За бид нар цаашдаа ямар тэмдэглэгийг ашиглаж авах юм бэ гэвэл энэ дугуй доторх нэмэх тэмдэг шиг хэлбэртэй дүрсийг ашиглаж XOR үйлдэлийг хийж байна. За логик үйлдэлийн үр дүнг альбрын илэрхийллээр бичих зарчмыг англи математикч Бүүланх гаргасан. За энэ учраас Бүлийн альбар гэж нэрлэгддэг. За Бүлийн альбар яагаад чухал юм бэ гэхээр маш хялбархан цөөхөн элементтэй болох гол үүрэг нь бол юу гэж байна? Хялбарчлах. За тэгээд маш цөөхөн логик элементүүд ашиглаж ихийг л хэлнэ. За жишээлбэл end үйлдэлийн хувьд логик өгөгдөл юм уу илэрхийллийг end тэг байвал гэсэн үг. Логик end үйлдэлийгээд тэгээр логик end үйлдэл юм бол тэг гарна гэсэн үг. За мөн логик өгөгдөл юм уу илэрхийллийг end нэг байх юм бол хэд гэж байна? A өөрөө гарна. За логик үйлдэл юм уу илэрхийллийг өөрөөр нь end үйлдэл гэх юм бол логик end үйлдэл гэх юм бол өөрөө гардаг. За харин логик өгдөл юм уу илэрхийллээ өөрийнх нь үгүйсгэлээр end үйлдэл гэх юм бол тэг гардаг байна. Энэ адилтгалуудыг тогтоож авах хэрэгтэй. За OR үйлдэлийн хувьд логик үйлдэл юм уу илэрхийллийг логик OR үйлдэл гэх юм бол тэгээр логик OR үйлдэл хувьд өөрөө гарна. За мөн өгөгдөл дээр логик OR нэг байх юм бол нэг гарна. Өөрөө байх юм бол өөрөө гарна. Гүйцэтгэл нь байх юм бол нэг гарна. Энэ зарчмуудыг сайн тогтоож аваарай. XOR үйлдэл. За XOR үйлдэлийг бол ер нь юу гэсэн үг юм бэ гэвэл
онцгой ор үйлдэл гэдгийг XOR гэж байна. OR гэд бид логик үйлдэл үзээд байгаа тийм үү? За тэгвэл тэрний онцгой OR гэдэг үйлдэлийг XOR гэж нэрлэж байгаа шүү. За XOR үйлдэлийн хувьд за логик үйлдэл юм уу илэрхийлэл дээр тгийг XOR логик үйлдэл хийх юм бол тухайн үйлдэл өөрөө гарна. За нэгээр XOR хийх юм бол бас өөрөө гарна. За харин өөр дээр нь өөрийн XOR нэмбэл тэг гарна. За харин өөрийнх нь үсгэлээр XOR үйлдэл хийвэл нэг гарна. Not үйлдэлийн хувьд за энийг бол давхар үгүйсгэл 2 зураас тавил давхар үгүйсгэл. За тухайн логик үйлдэлийн илэрхийллийг 2 дахин үгүйсгэл өөрөө гардаг байна. За бүлийн аль бүр чанаруудыг үзье. За бидний математиктэй нэлээд төстэй шүүгтүүдээ OR үйлдэлүүдийг байрын солиход чанар нь өөрчлөгдөхгүй. AND үйлдэлүүдийг байрын солиход чанар нь өөрчлөгдөхгүй. За ижил үйлдэлийн хувьд дараалал нь хамаарахгүй. Түн байгаа зүйлүүдээ ижил үйлдэлүүдийн хувьд дараалал нь хамаарахгүй. За AND үйлдэл нь OR үйлдэлээс давуу эрхтэй. Харин OR үйлдэл давуу эрхтэй тохиолдолд хаалт бичиж өгнө. Жишээ нь A үйлдэлээр A B-ийн өвчүүр буюу AND үйлдэлийг нэмж өгөх гэж байна. Тийм ээ. За тэхийн тулд бид нар юу хэрэгтэй вэ гэхээр саяны адилтгалын чанарууд хэрэгтэй. AND болон OR үйлдэлийн адилтгалын чанарууд хэрэгтэй. За энд хаалтны өмнө гаргасан байна. Харж байгаа нөхдүүд ээ. За тэгвэл бидний илэрхийлэл ийм хэлбэрт орлоо. За тэгвэл A дээр нэмэх нь B буюу A дээр ямар үйлдэл хийгдэж байна? OR B гэсэн. За тэгвэл энэ үед бид үнний үснэгт хэрэгтэй. Үнний үснэгт гэдэг өмнөх хичээл дээр үзсэн тийм үү? За үнний үснэгтээ OR A OR B нэгтэй тэнцүү. За тэгвэл энэ нэгтэй тэнцүү учраас бидний хариу хэд гарч ийн? A гарах нэ. За хоёрдугаар жишээ. A дээр нэмэх нь A-ийн үгүйсгэлийн. За энэ хүүхдүүдэд үгүйсгэлийн тэмдэг шүү. Энэ дутуу харагдаад байна. Тонгуулж харуулхлаар. За тэгвэл хүүхдүүд анхаарал таараарай. За энд яасан бэ гэхээр энэ A маань өмнөх жишээний энд A-тэй адилхан гэж үзэх юм бол энийг ингэж задлж болно гэсэн. За тэгвэл ингэж задлцсан. Задлаад за саяны үгүйсгэлтэй энд үйлдэл хийчихсэн тийм үү? За үгүйсгэлтэй энд үйлдэл хийхлээр энд хаалтны өмнө ижилхэн бий байгаа учраас A дээр нэмэх нь энэ хоёрыг хаалтанд аваад B-гээ хаалтнаас гаргаж ирж байгаад ботчихж байгаа гэсэн. За тэгэхээр маш анхаараарай. Энэ дээр өөрийнх нь үгүйсгэлийг нэмэх юм бол нэг гардаг. За тэгэхээр энд нэг гарсан гэсэн B-г нэгээр үрчгээр B гарна. За тэгэхээр бидний хариу ингэж гарч байгаа гэсэн үг шүү. За дараагийнх нь 3 дугаар жишээ. За 2 OR үйлдэлийн үржвэр буюу AND. За математик үйлдэлийн дагуу хаалтаа нээж өгнө. За хаалтаа ингэж задлаад өгвөл A-ийг C-гээр, B-ийг A-ээр, B-ийг C-гээр үржүүлсэн үржвэрүүд гарна гэсэн. За эндээс өмнөх бодолтын хүмүүстэй хараарай. Энэ маань A-тэй тэнцдэг тийм үү? За тэгвэл энэ дээрх тохиолдлыг хараарай. За тэгэхээр энэ нь A-тэй тэнцсэн гэсэн. A-тэй тэнцчихээр цаана AB нь энд байна, BC нь энд байна. За тэгвэл дахиад энэ A дээр нэмэх нь AB нь бас A-тэй тэнцэн тийм ээ. За тийм учраас энэ чинь A гараад нэмэх нь BC гэсэн хариу гарч байгаа шүү дээ. За одоо доорх жишээг өөрсдөө бодож үзэр хөлтөө. Хариу нь A дээр нэмэх нь C гарах ёстой. Буюу A or C гэсэн хариу гарах нэ. За хувилбарт логик хэлэхээ. За саяных бол дандаа хялбар жишээнүүд байсан. За гэтэл илүү олон хувилбартай логик хэлхээнүүд амьдрал дээр заашгүй хэрэг болдог. За жишээлбэл үйлдвэрийн процессоос ялгардаг хорт бодисыг шатааж устгах хэрэгтэй байдаг. За тэгвэл дутуу шатсан уу, бүрэн шатсан уу гэдгийг нэгтлэхийн тулд
автомат хаалт буюу логик хэлэхээр зайлшгүй хэрэгтэй. За энэ зургийг харъя. Хорт бодис. За хорт бодисыг нээх хаалт. Түлшний орц. За тэгэхээр энэ ч логик хэлхээ. За логик хэлхээс яах юм бэ гэхээр дүлийг мэдрээд эндээс одоо цэвэр аюулгүй утаа гарах хэрэгтэй гэсэн. Тийм үү хүмүүстээ? За тэгвэл энэ ч логик үнний үснэгтийг харахаар үнний үснэгт нь хараараа хүмүүстээ энд нэг хэсэг үнний үснэгт, энд нэг хэсэг, энэ дөрвөн хэсэг үнний үснэгт гарч ирж байна. За тэгвэл энэ дөрвөн үнний үснэгтээс хараад за галын түл, шар, улаан, хөх гэсэн гурван өнгөтэй. За тэгвэл шар, улаан, хөх гэдэг маань хөх нь маш өндөр температуртай. Улаан нь арай бага температуртай, шар нь дундаж температуртай гэсэн. Тэгвэл температурыг илэрхийлдэг тийм ээ. Ядаж хоёр өнгө нь байвал шаталт бүрий явагдаж байна гэж үзэж болохоор хэлхээгээ хийх юм бэ. За тэгэхээр энэ чинь өнгө мэдэрдэг буюу галын өнгөийг мэдэрдэг фоторезист руу байрлуулад тэгээд яах юм бэ? Одоо ямар үед нэг, ямар үед тэг гэдэг хариу гарах вэ гэдгээс шалтгаалаад хийж өгнө гэсэн. За тэгэхээр бидний саяын үнний энэ хүснэгтийг ашиглаад нааш анхаарал өгдөөтэй энэ дөрвийн хоорондыг ор үйлдэлнэ гэсэн. Энэ дөрвийн хоорондыг ор үйлдэлнэ гэсэн. За тэгвэл энэ ор үйлдэлээ бид нар бүлийн айлгуур болон математик адилтгалаа ашиглаад ийм үйлдэл үлдчихэв. За тэгэхээр A and C or A and B or B and C гэсэн үйлдэл үлдчихэв гэсэн. За тэгвэл энэ үйлдэлийг логик дөвч зургаар үзүүлэх юм бол хэлбэрт орно гэсэн. AB энд тийм ээ. AC энд. BC энд. За тэгвэл энд юм урдаагаад галт нь юу вэ гэдэг? Ямар хэсэг юм бэлээ? За тэгвэл энийг диодор буюу хаас дамжуулагчаар илэрхийлж өгнө гэсэн. За хаас дамжуулагчаар илэрхийлж өгөхлөөр энэ хоёр нийлээд AB гэсэн. Энэ хоёр нь AC гэсэн. Энэ хоёр нийлээд BC гэсэн. За харин энэ ч харж байгаа байна. D7, D8, D9 нь энэ ч байгаа нь U4 буюу юу өгдөөдөө. За өөртөө олж хэлээрээ. За одоо бид нарт энэ ч нь 10 км эсэргүүцэл тавьсан байна тийм үү? За энэний оронд гэрэлтэгч тавьчих юм бол бидний хэлэхээр үнэн үү, зөв үү, буруу юу гэдэг нь гарна гэсэн. За тэгэхээр саяны хорт утааг шүүх автомат төхөөрөмжийн энд юу вэ? Логик хэлэх. За логик хэлхийг үүсгэхийн тулд энэ ч логик үйлдэл хийсэн тийм ээ хялбарчилсан. Тэгээд үр дүнд нь биднэрт логик гейт үүсэж байгаа. За ингээд электрон систем гэсэн хичээл маань дуслаа.